Эзав хадсан. Аав нь холоо явсан. Миний охиныг том болохоор нэрэн за. Миний дэ тоглоё. Сайн байна уу хичээ? Сайн ч хаттай. Яасан хатуу хорвоо дээ. Гартай гац түмэн дааш ярдаа. Хичээ. Цаа. Баярлалаа. За. Их чинь ямар хөөллөө гээд. Миний ганц дүү босоод ирэх биш дээ. Хөөе мэдүү. Ингээд танаа байрны чи метр квадрат нь хийдвэлээ. Яасан хичээ? Яач вэ? Хичээ та юу хийгээд байгаа юм бэ? Юу хийх гэж миний дүү. Энэ байрны чинь зураг хөргийг дараад зарууд дээр тавьж эртгэн зарж өөр ширнээсээ гарахаа боддгоо юм уу чи? Миний дүүл ганцаараа энэ гэрт мөнгө олдог байсан. Одоо хэн энэ байрны чинь зээлийг төлөх юм бэ? Юу яа миний дүү? Чи ер нь хүргээ ах бит хоёртой энэ байраа зар заа юу? Бит хоёр тал үнээр нь ч хамаагүй авч чамд туслая. Ойлгосноо уу? Үгүй хичээ тэгтээ манай нөхөр бараг талын түлцэн байсан шүү дээ. Тэлэж би 2 хүүхдээ аваад хаана амьдрах юм? Мэдв. Их чи наадалаар чи бодсон. Хүргээ ах бит хоёр нь энд ирээд зээлийг чинь төлөөд энэ байранд амьдарч. Мэдв манай тамбад очиод амьдарцаа юу? Тэгэд яг их чинь нэг түрээс мөрөөс гэхгүй сардаа нэг хэдхэн төгрөг төлөхөд л болоо. Одоо хурдлахгүй болуулцаад банк чи ирээд энэ байрыг чи хураагаад авчвал чи юучгүй хоцрох гээд байна штэ. Чи ойлгож байна уу? Би нэр муу ганц дүүгийнхээ 2 хүүхдийг л бодож ингэж шүү. Надаас өргөн бол ингэхгүй. За харуу зүгэн сайтай л юм бэ. Энтлийн өрөөний цонхон нар тусахгүй. За яах вэ? Хичээ. Манай нөхөр нэрээ байраа зээлээр авахдаа ийм даатгал хийлгсэн байхгүй юу? Энэ хамаагүй юм бах та. Бас юу юм бэ лаараа да. Чи нарда. Энд чи ерөөсөө барьцаа өрөнгийн даатгал болон зээлдэгчийн гинти ослын даатгалд хамрагдсан байгаа байхгүй юу? Харин тийм байгаад Миний дөө. Энд чи ерөөсөө үйлдвэрлэл, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдлээс үүссэн осол, гурдч итгээд энэ санаатай болон санаандгүй үйлдэлээс үүссэн осол гээд 5 шалтгааны улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлээ даатгалын компаниас бүрэн гаргуулах боломжтой байхгүй юу? Тэгсэн чи миний дөө юугаар өнгөрлөө? зүрхний шигдээс. Үгүй тэгээд өвчний улмаас өнгөрсөн тохиолдолд энэ даатгал чи ингээд ямар ч хамаагүй надад чанга хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? Хай. Хөш. Мэдв. Чи одоо нэгэнт ингэ зээлээ төлж чадахгүй. Тийм ч одоо энэ байраа эртхэн одоо сул. Мэдв. Ухаантай та. Чимээ. Хөө яаш хөөл гинди. Там болоод мундаг хүн болоорой заа юу. За, одоо хэл холт. Хөөе мэдв. 7 хоногийн дотор л байраа ордон сулчвал. За их чинь явлаа. Миний охин хичээлийн юмнуудыг бүгдээрийг нь авсан мэт зү. Авсан. Одоо гурлаа хийж энэ гэртээ ирэхгүй байх нь штэ. Одоо гарлаа хичээ. Сайн байна уу? Би амьдралын даатгалыг даатгалын компаниас явж байгаа. Юу даатгал вүлээ? Энэ гэрээ эзэн Бямбхүү гэдэг хүн манайх дээр амь насны даатгалд хамрагдсан байсан юм байна. Тэгээд одоо танай зээлийн үлдэгдэл чи 90 сая төгрөг байгаа юм байна шүү дээ. Энэ үлдэгдлийн бүгдийг манай даатгалын зүгээс барагдуулж байгаа. Юу та оролтоо. Та цаа. За баярлалаа. Би энийг сайн ойлгосонгүй танаа дахиад тайлбарлаад өгч болох уу? За. Зээл авж байгаа иргэд маань барьцаа өрөнгийн даатгал болон зээлдэгчийн гинти ослын даатгал даатгуулдаг. Харин өвчний улмаас нас барсан тохиолдолд манай зээлдэгчийн маань бүх зээлийн үлдэгдэл тэр чигтээ ар гэрийнхэнд нь шилжиж байна гэсэн үг.
Харин та манай даатгалд сард ердөө 20,000 орчим төгрөг төлөөд даатгуулснараа өөрийнх амь насны даатгалыг хийлгэж байна гэсэн үг. Зээлдэгч маань амь насаа алдах, альсгүй хөдөлмөрийн чадамжаа бүрэн алдсан тохиолдолд манай даатгалын зүгээс бүх өрийг нь барагдуулна гэсэн үг. Таны нөхөр чинь анх ипотекийн зээлд хамрагдахдаа манай дээр амь насны даатгал хийлгэсэн юм байна. Тийм болохоор одоо танаа энэ байрны бүх үлдэгдэл төлбөрийг манай даатгал барагдуулна гэсэн үг. Ямар гоё юм бэ? Танд өстой их баярлалаа. За зүгээр. Хөөе миний дүү. Байраа өөрийн болгоод авцсан уу? Их чинь бүр чамайг оронгүй болчлоо. Одоо 2 нэлханд мүү. Яана гэ бүр санаа зовоод нойрч хүрхгүй байсан гэ бодоо. Миний дүү тэгж байгаа тухайнтай юм а тий. Энэ амьдралын даатгал чи ямар сайхан буянтай газар вэ? Танаа бүр бүх зээлийг чинь өмнөөс нь төлөөд өгчлөө шүү дээ. Чог харамсмаар л. Юу гэсэн бэ хичээ? Юу гэж вэ? Та юу нэхэж манад ирээд хэрэггүй. Би 2 хүүхдээ өөрөө өсгөж чадна. Та ерөөсөө санаа зовлтгүй. Тэгэж манайхаар битээ ирээрээ за. За нэг цай дэмээ юу. За баяртай. Баяртай. Явж чадахгүй. Ажарал гэсэн. Баяр. За.